дотор ямар хатуу вэ гэдгийг ер нь бол үзүүлнэ штэ. Тэгээ чамайг татуулна, нэрийн татуулна л гэсэн асуудал ярьж байгаа шүү дээ. Хэрвээ миний ард ингээд зогсмоор байгаа хүн байж бол би бас тэрийг мэдээд авч байгаа шүү дээ. Санхүүгийн бүх одоо тэр тайланг улс төрийн зөвлөлөөр хилцээд бид нар тайлангаа хөргөж өгсөн гэж ярьдаг. Энэ хурамч хүчин бүрэлдэхүүнтэй явуулсан л шүү дээ. Үзэгчтэй SMN мэдээллийн сайтынуудыг ярилцлаганда улсын хурлын гишүүн Ерөнхий зэрэг ногоон намын дарга гэгдэж байгаа Батболттой цаг үеийн асуудлаар ярилцах бэлэн болсон байна. За энэ өмнө урилга авсан танд баярлалаа. Хойлоо шууд ярианд оръё. Тэгэхээр арчилсан намын одоо нэг хэсэг гарч ирсэн зовлон танай намын зовлон болоод тойрчлоо л да. Тэгэхээр энэ танай намын дотоод энэ асуудал одоо хоёр даргатай энэ асуудлууд юу болж байгаа вэ? Эндээс яриа эхэллээ. За яг манай нам дээр надад судалж одоо арчилсан намын зовлон одоо манай нам дээр давтагдж байгаа зүйл бол байхгүй. За арчилсан нам дотор л одоо юу гэдэг нь эрх мэдлийн хүрээнд гэдэг юм уу? Албан тушаал гэдэг юм намын даргын хувьд асуудалтай зүйлүүд байсан баг. Тэндээсээ болоод хоёр хуваагдаад тийм ээ хоёр даргатай болоод хоёр томхтой болоо яваад гэсэн. За манайд бол ийм зүйл байхгүй. За манайх бол одоо намын онцгой хурлыг 3 дугаар сар 9-нд хийсэн байгаа. Тэгэхээр энэ бол одоо хангар жигүүр тэгээд удирдах зөвлөл мөн орон нутаг хагас шатны намын гишүүдийн одоо шаардлагаар хийсэн юм байна. Юу болсон бэ гэхээр манай намын дүрм маань одоо улс төрийн намын тухай хуульд нийцүүлээд бид нар 2025 оны 12 сарын 31 гэхэд дүрмээ шинжилэн батлуулсан байх ёстой байсан. За энэ асуудал 4 удаа буцаагдсан байна. Дээч хөвгтөрөөс. За ингээд цаашлаад явал нөгөө намыг одоо идэхгүй тооцох гэдэг юм уу тийм. Ингээд улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй ийм эрсдэлтэй байдалд хүрсэн нэгдүгээрт. А хоёрдугаарт одоо намд төрөөс олгож байгаа санхүүжилтийн асуудал одоо намын гишүүд тийм ээ намын ахын шатны байгууллагуудад зарцуулагдсангүй. За ийм учраас одоо ерөөсөө намын удирдлага болохгүй байна. Бид нар одоо намын дүрмийн өөрчлөлтөө бол одоо улс төрийн намын тухай хуульд нийцүүлээд тэгээд бүх гишүүдийнхээ хурлаар хилцээд явуулъя гэдэг ийм байдлаар онцгой хурл хийгээд явсан учраас одоо яг адилтгаж үзэх бас хэцүү. Манайх бол дүрмийн дагуу явж байгаа. Бүх гишүүдийн хурлаараа бид нар одоо намын дүрмийнхээ өөрчлөлтийг хийгээд явсан л гэсэн үг. Ямар асуудал үүсэж байгаа болохоор намын гишүүд нь ингээд энэ хүнээс солиё гэд таныг болгоё гэд үндслэл нэг юм тий энэ дээр одоо энэ шинэ хуулиар улс төрийн намуудад чинь одоо төсвөөс мөнгө хөрөлж өгч байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр 2025 оны 5 дугаар сард намын насанд 455 сая төгрөг орсон байдаг. За улс төрийн намын тухай хуулиараа энэний 50% нь одоо яг одоо зарцуулах юм зорилтуудад ингээд бичээд өгсөн байгаа. 15-20% гэсэн байдлаар. Тэгэхээр одоо жишээлбэл одоо улс төрийн одоо мэдлэг сонгуулийн мэдлэгч юм одоо ийм сайжруулах хэрэгтэй гэдэг юм тий. Ингээд зарцуулах ёстой зүйлдээ огт зарцуулаагүй байна. Энийг анхны шатныхан бүгдээрээ хэлнэ тийм ээ. Та одоо Ерөнхий зэрэг ногоон намын гишүүн хинээс ч очиод асуусан ямар ч ажил хийгдээгүй гэдгийг хэлнэ. За хоёрдугаар гэх юм бол одоо гишүүдийн татвар гэдэг юм байна. Тийм сонголт гишүүдийн татвар гэдэг нийтдээ нэг 160 орчим харьцангуй бага л да сая төгрөг. Ингээд нэг 600 орчим сая төгрөгийн одоо зарцуулалт нь ерөөсөө огт хяналтгүй, мэдээлэлгүй тийм ээ. Бүгд хаалттай төвшөнд яваад байгаа. Тийм учраас л одоо жирийн гишүүд маань өөрсдөө гайхаад байна шүү дээ. Юунд зарцуулж байна. Тийм. А өөрсдөө болохоор тайлан баланс дээр ингээд юу дүнгээр нь тавьсан байдаг. Нөгөө хувьлаад 455 саяас 15% нь тэдэн төгрөг гингүүтээ бүхэл дүнгээр тавьсан байгаа. Одоо та жишээлбэл дэлгүүрт ороод гарахад нэг задгаа дүн гардаг шүү дээ. Одоо хэд гэдгийг 1120 гэдэг юм уу тийм. Гэтэл тийм задгаа дүн юу ч байхгүй. Тэдэн сая төгрөг 32 сая төгрөг ч гэдэг юм уу. Хэд жишээлээ тийм хувьлахаар нэг тийм. Шууд тэгээд тавиад өгсөн. Тэгээ энэ чинь өөр л болохгүй юм гэдэг нэг харагдаад байна. За хоёрдугаар гэх юм бол үүнтэй холбогдуулаад хэлэх юм бол манай одоо намын гаргаж өгсөн тэр тайланг улс төрийн зөвлөлөөр хилцүүлээд өгсөн гэдэг одоо сонгуулийн ерөнхий оронд өгсөн байна. Улс төрийн зөвлөл хуралдаа хизээ оролцсон мэдэгдэхгүй. А энэ дотор одоо би жишээлх юм бол улс төрийн зөвлөлийн гишүүн. Манай дэд дарга нар байна. Улс төрийн зөвлөлийн гишүүн. Бүгдээрээ мэдээгүй байж дээ. Гэтэл тэр санхүүгийн бүх одоо тэр тайланг улс төрийн зөвлөлөөр хилцээд бид нар тайлангаа хөргөж өгсөн гэж ярьдаг. Тийм. Тэгэхээр энэ хурамч бичиг баримтуулдаг явуулсан л байна шүү дээ. Нөгөө талд одоо Батбаатар намын дарга тий
Тантай бол ярихгүй. Таны энэ цаад хүнтэй чи ярина гэдэг юм зүйлийг хэлсэн. Ер нь таны цаана ямар хүн бэ? Тийм. Одоо байнга тэгж яриад байгаа. Намайг 3 удаа яг би нөгөөдгийн тоолоод суугаад байгаа л та. Би ч одоо 3 удаа яг одоо сайтуудаар хэвлэлийн хурлаар юм уу ингээд хөтгүүлчлээ. Ард нь нэг захиалагч байгаа. Нэг хүний жүжигийн одоо жүжигчин болцсон явж байгаа. Бид нар мэдж байгаа гэдэг манай намын гişүүд мэдж байгаа гэж хэлээд байгаа. Зүгээр энийг бас нэг шүүхийн байгууллагад хандаад тийм ээ та нар тодруулаад өгөөч гэд хүсэлт гаргах гэснээр төр зур хардсан чад байгаад байна. Тийм. Ингэх нэг шаардлагагүй байна гэж бодсон. Тийм. Одоо мэдж байгаа улсууд нь өөрсдөө хэлчих байх гэж бодож байна. Тийм. Заавалч одоо шүүх цагтаа гэлгүйгээр өөрсдөө гарч ирээд хэлчихээсэй гэж бодоод байна. Би бас нөгөө захиалагч өөрөө бас олоод авчмаар байна. Хэрвээ миний ард ингээд зогсмоор байгаа хүн байж бол би бас тэрийг мэдээд авчмаар шүү дээ. Тийм. Тэгэхээр бол над миний ард бол хинч байхгүй. Тийм. Миний ард манай намын яг гişүүд байна. Та өөргөө бол намын дүрмээ бүртгүүлэхээр улсын дэд шүүхэд ингээ хандсан гэдэг ийм мэдээлэл явж ирсэн. Хизээ хандсан бэ? За бид нар сая 4 сарын 9-нд дэд шүүхэд одоо онцгой хурлын хурлаас гарсан тогтоол дэд намын дүрмийн өөрчлөлт тэгээд намын удирдлагатай намын даргатай холбоотой асуудлыг одоо шийдвэрлсэн тогтоолуудаа холбогдох материалуудын хамт дэд шүүхэд өгсөн байна. Танай нам нэг өдөр ингээ хоёр талд хуралдаал асуудал үүсэж хахад тэг Батбаатар дарга бол энэ бол тэг одоо хүчин төгөлдөр байх ямар ч боломжгүй гэдэг зүйлийг хэлж ирсэн шүү дээ. Гэтэл ингээ дээж шүүхэд хандчаад байдаг. Энэ одоо энэ чигээр ингээ яваал явах уу? Би бол онцгой хурлаар одоо бүх гişүүдээсээ сонгогдсон намын дарга. Батбаатар гэдэг хүнд намын тамга гэрчилгээ явж байгаа. Тэгэхдээ одоо өнөөдөр дэд шүүхэд ямар ч үсэн материалаа өгсөн. Дэд шүүх тэрийг бүртгэж аваад тийм ээ шийдвэр нь гарсны дараа би одоо тамга тэмдэгний асуудал ярина. Түүнээс өнөөдөр одоо би дарга штэ би тамгатай байх штэ би тийм одоо гэрчлэгийг авах штэ гэдэг юм уу те ийм нэг шалчсан юм яриад яваад юмарг байна. Онц хурлаас хойш ер нь одоогийн намын даргатайгаа ер нь уулзаа тоор ингэ зөвшөлдсөх харилцан ярилцах ийм зүйл болсон уу? За ер нь болсонгүй дээ цад хүнчмөл нэг уулзъя гэж бодохгүй байх шиг байна. Нэгдүгээрт. За хоёрдугаар зүгээр хальт таарлцсан. Тэгээ ерөнхийдөө бол улс төр ямар хатуу вэ гэдгийг ер нь бол үзүүлнэ штэ. Тэгээ чамааг татуулнаа нэрийн шин татуулнаа л гэсэн асуудал ярьж байгаа шүү дээ. Тийм. Зүгээр нэг тийм ээ хүмүүс шиг тийм ингээ хоорондоо харилцаад ойлголцох тийм боломжгүй. Улсын дэд шүүх бүртгэгчлээ гэж бодоход тамгаа өгөхгүй байх юм нөхцөлөд үүсч магадгүй юм байна тий. Дэд шүүх бүртгэгчих юм бол мэдээж одоо энэ хөө өгөхгүй байсан ч хамаагүй шүү дээ. Тийм дахиад үсэлтээ гаргаад шинээр хөвлөлээд тийм үү тамга тэмдэглээ хийлгээд авах бүрэн боломжтой гэж харж байна. Бүртгэхгүй та буцааж үл явах юм. Гото явахдаа тэгвэл тэгэл бүртгэлтэй талналтаараа хийгээл явна шүү дээ. Энд бид нар намын гişүүдийг тийм ээ хоёр хуваагаад талцуулаад ингээд хэрэлдүүлээд явъя гэсэн ямар ч зорилго байхгүй. Бид нар бол намаа цааш нь яаж хөгжүүлэх үү, яаж дэвшүүлэх үү тийм ээ одоо бодлогоо яаж хэрэгжүүлэх үү, энэнийхээ төлөө яаж явах юм. Дээрээс нь ядчил одоо төсөөс өгч байгаа мөнгийг яаж үр дүнтэй зарцуулах ёстой юм. Энэ тал дээр нь л санаа тавьж өгч байгаа. За намын дотоод асуудлаас гадна цаг үеийн асуудлаар бас нэг зүйлд оруулах хүсэж байна. Тул орны замын бүтээн байгуулалтын ажил одоо нийгэмд ингээл өрнүүл одоо маш олон асуудалд одоо мэтгэлцээ өрнүүл юм л да. Та эртний одоо хувь гишүүний байр суурь нь ямар байгаа вэ? За иргэний зураг ногоон намынхаа хувьд бол бид нар одоо байгаль орчны асуудлыг маш их хөндөж ярих хэрэгтэй. За байгаль орчны сайдтай байх хугацаанд энийг хийсэнгүү. Жохон муу зүйл болж байгаа. Би бол хувийнхаа хувьд төсвийн банк орон харьяалагдчих. Одоо ажилтдаг одоо их хурлын гишүүнийхээ хувьд, хувь гишүүний хувьд. Тэгэхээр би бол байгаль орчин эсвэл одоо тэр юу гэдгийг замын төвжрэлтэй холбоотой ч юм уу. Энэ асуудлыг үзье гэсэнгүү би өнөөдөр бол төсвийн банк оронд одоо өсөлтөө гаргаад туулын хурдны замтай холбоотой өртөг зардалтай холбоотой асуудлыг л тийм ээ шалгаад үзье гэсэн яналт шалгалтын юм ажлын хэсэг байгуулъя гэж хүсэлт гаргалаа. Төсвийн банк орон дээр унчлаа. Тийм дандаа ардын намын гишүүд маань саналаа өгсөнгүү. За бас манай байнгын оронд нэг сайд нар бий л дээ. Тэгээ засгийн хурлаас давхцчихлаа. Тэгээ энэс болоод бас ер нь бол унчлаа. За гол татгалзаад эсэргүүцэж байгаа хоёр гишүүн болгон туяа сайн зэрэг гэж хоёр гишүүн. Би төсвийн үзье гэж байгаа болохоос биш тэр үр ашигтай байна тийм ээ. Дараа нь тэр мөнгө олж ирэх юм уугүй юу?
байгаль орчиндөө одоо юм хортой байна уугүй юу гэдэг асуудал ярьсангүй. За бүх зүйлийг тийш навьж наагаад байна. Тийм төсөв төртгөөс нь л зайлуулад байна. Тийм үү? Ерөөсөл аль болох л зайлуулад байна. Тэгээд дээрэс нь улс төр яриад байдаг. Тийм ээ хэний захиалгаар яваад байгаа гэдэг ингэж яваад. Хов одоо улс төрийн биш улсын их хурлын гишүүний хувьд бол одоо төсвийн банкны орооныхаа ажлыг л хийж байна би. Энд хариулагч байгаа гишүүний хувьд. Тэгээ өнөөдөр харамсалтай дэмжигдсэнгүй л дээ. Нийслэлийн удирдлагууд одоо ингэж байна л да. Одоо юу гэдгийг мэдээлэл сонсъё. Эсвэл ингээд ямар нэгэн мэдээлэл өгөөч гэхээр улс төрч тайлбарлаад байна л да. Нямбаатрын баг сайн ажиллаж байгаа болохоор улсын хурлын гишүүд ингэж юм гэдэг зүйлийг хэлээд байгаа. Та нэг юу гэж харж байгаа? Бид нар төсвийн банкны түрүү 7 хоногор хурлаараа одоо энэ тулын уртны замтай холбоотой асуудлуудыг ер нь сонсголоо хийсэн. Тэгээд тэр хурал дээр нийслэлийнхэн бол ерөөсөө хариулт өгч чадахгүй байгаа шүү дээ. Бүх зүйлэн дотоод даал орчны эмнэлгийн дотоо яг энэ төсөв төртөгтэй холбоотой асуудлуудын дотоо харьцуулсан судалгаа байна уу гэхээр дотоо одоо та бүхэн санаж байгаа бол би одоо хотын нараас суусан шүү дээ. Яагаад энэ тийм өмнөд төршид өөр өртгөр ингээд баригдаад байгаа юм манад ирэхээр юм болчтой юм бэ гэхээр би хятад улсын дарга биш ээ. Би яаж мэдтээ гэж. Та гэртээ юм хөдөлж авах гэж байгаа бол харьцуулсан судалгаагаа хийдэг үстэй. Одоо өнөөдөр жишээлбэл гар утсын энд өнөөдөр нэг 1000 төгрөгөөр өгж хахад энэ 500 гэвэл та 500 авах хэрэгтэй шүү дээ. Тийм. Яагаад ингэж дор хаяжлын одоо харьцуулсан судалгаагаа танилцуулдаг юм бэ гэдэг асуудал байна. За яагаад ингэж энэ маш их хэмжээний мөнгө байхгүй юу? 2.3 их 80 төгрөг гэдэг чинь маш их хэмжээний мөнгө. За бид нар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бараг 2-3% ч юм уу тий тэрнтэй тэнцэхээр. За одоо энэ жилийн одоо төсвийн зарлагынхаа одоо бид нар чинь 32 их 80 дээл зарлага байгаа шүү дээ. Тэрний нэг 7-8%-тай тэнцэх хэмжээний тийм ээ. Маш их хэмжээний мөнгөний талаар яригдж байгаа байхгүй юу? Энэ маш их мөнгө шүү дээ. Тэгээ энийг зүгээр 32 км зам давьчих цутгачаад тэгээд дараа нь хин төлөх үү тийм ээ. Бидний карманаас ард түмний карманаас л гарна. Идэж уусан хүмүүс бол энэ Монгол улсад баг амьдрах юмгүй тэгээд цутгаад алгалцах байгаа л та. Тэгэхээр тайлбар өгч чадахгүй тэгж байгаа шалтгаан нь бол мөнгө байгаа учраас л. Тийм мөнгө л байгаа шүү дээ. Би цаад авж байгаа тэр хятад компаниг буруутгаад байх юм алга. Тийм. Ямар ч аж ахуйн гэж ашигтай янз бүрийн санал ороод ирвэл зөвшөөрөл явна. Гэтэл наан тэрийг ашиглаад тийм ээ. Дээрээс нь одоо энэ ард түмэнд хэрэгцээтэй байгаа зүйлээр далимдуулаад дандаа юм мөнгө идэх юм яваад байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцлага өгсөн танд баярлалаа. За. За.